хэлжээ. Монголын мэдээ сонин ерөөсөө л намын дарга болъё. Сүүлийн үед намын дарга болох хатын хүсэл түрээд болох боллоо. Тэр дундаа 2 хөршин удирдагч ирэх сургаар энэ хүсэл минь уламжих ориглов. Юу нь яагаад намын дарга болж болохгүй гэж өнөөдөр хэн дуртай нам байгуулалт дарга нь болоод байхад яагаад болохгүй гэж гишүүн энтер элсүүдэд байх ч хэрэг алга. Ганц нэг завтай ажил хийгээгүй байгаа найзуудаа дуудаж авчираад гишүүн болгочихно. Хаяа нэг намын гишүүнгээд явж байна үз. Харин өөрөө дарга болохоо мартахгүй гэж байгаа. Тэгээд олсон хэдэн төгрөгөөрөө хэвлэлийн хурал зарлаад улс орны эдийн засаг ам долларын ханш энтер ярина. Цаашлаа том том ордууд толгоонуудын асуудлыг ч мартахгүй. За тэгээд уран нүүрс авилгатай тэмцэх газар, цаашлаа засгийн газар огцруулах хэсэг гэд ярих сэдв мундах биш. Хэвлэлийн хуралдаа ганц нэг эдийн засаг улс төр гайгүй сонирхдаг найзуудаасаа дагуулад очиндоо 7 хоногт ядаж нэг удаа хэвлэлийн хурал зарлах хэрэгтэй. Хэвлэлийн хурал хийх мөнгө бас эвтэйхэн аргаар олох шаардлагатай юм билэ. Ганц нэг компани руу утас зохиж шантаж хийнэ бас. Уран байгаль орчин оймод голгорих гэд яриад жагсаад явбал хідэн төгрөг олчих гарц байх шиг зарим нөхдүүдийн туршлагаас хараад байна.